За хоёрын нэгт нь түр ашиглах орон байгаар томилгоодсон сургууль зочдууд намралтын газрын бэлтгэл бэлэн байдлыг хангуулах, үүрэг хариуцлагыг таниулах, холбогдох ажилтны албан хаашдыг сургаж, дадлгажуулах, зохион байгуулах арга хэмжээг авч ажиллахыг гэдэг онцгой байдлын газар, босролын газар, ажил жуулчлалын газрууд ингээд даалгаад өгсөн байна. За хоёрт нь аюулт үзэгдэл осол тохиолдсон иргэдийг байршуулахад шаардлагатай хэрэгслийг дэлгэх, бэлэн байдлыг хангаж, аж ахуйн нэгж байгуулалтад гэрээ байгуулахыг дүүргийн засаг даргад даалгацсан байгаа. За гуравт нь шинээр барих сургуулийн барилгыг гамшигт төсвөртэй барилгын зураг төслийн дагуу барих ажлыг зохион байгуулалтын нийслэлийн боловсролын газар, нийслэлийн хот байгуулалт стандартын газар, нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт мөн даалгасан байна. За ерөнхий 3-т захирамжийн хэрэгслүүд хяналттай нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг нийслэлийн засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогчид үүрэг болгосон байна. За энэ захирамж гарсантай холбоотойгоор 22 оны А4 15 11-р захирамжийг хүчингүй болсон тооцсон байгаа. За ерөнхий утга нь бол энэ захирамжийн дээр бол гарлаа хамгийн гол юм маань бол яг үхээр бодшгүй гамшигын үед ашиглах орон байруудыг энэ захирамжаар шинжилт тогтоосон гэсэн. За ерөн стандарт ихэнх нь ялангуяа сургуулиуд бол ихэнх нь хуучин бол байсан. Шинээр бас солигдож орж ирсэн зөөхөн сургууль байна. За энэтэй холбоотойгоор бид нар бол үе шаттайгаар бол арга хэмжээнд авч явж байгаа. За өнөөдрийн байдлаар бол хангуул дүүргийн нутаг дэвсгэр дээр 3 бүсэд одоо төвийн бүс, яармын нисхийн бүс гэсэн үг шүү дээ. 3 бүстэй бол нэг сургуулийг 100 хүн байрлуулах нөхцөл боломжоор бүрэн хангагдсан байгаа гэсэн. Хамгийн наадлын жишээ бол одоо манай 75 дугаар сургууль байгаа. 75 хүн байгаа шүү дээ, тийм. Хэн бэ? 75 дугаар сургууль гэхэд одоо энэ яг нөгөө газар хөдлөлт төсвөртэй яг тэр стандартын дагуу нэгдүгээр барилганд баригдсан. Хоёрдугаарт бол газар хөдлөлтийн үед одоо түр ашиглах бүрэн боломжийг бол хангацсан. За дараагийн дугаарт нь бол хүн байрлуулахад шаардлагатай орд дэвсгэр, аяг халбаг гэх мэтийн юмнууд нь бол бүрэн хангацсан. За өөрөөсөө цахилгаан тасарсан үед бол цахилгааны үүсвэрээр хангах нөхцөл боломжууд нь бүрдсэн гэсэн. Тэгэхээр энэ орон байрууд ерөнхийдөө ийм нөхцөл байдлуудыг хангаж тэрэн дээр ажиллах хүмүүсээ томилгоожуулж тэд нар бас яг гамшиг болсгүй гамшигын үед харилцаа холбоог яаж зохион байгуулахыг, ашиглах болсон нөхцөлд юуг бэлдэх ёстой, юун дээр анхаарахыг, аюулгүй байдал талдаа ямар арга хэмжээнүүд нь байна, юу нь байхгүй наа гэдэг чиглэл дээр бол одоо та бүхэн ажиллана гэж ойлгох хэрэгтэй. Яагаад хоёроос доошгүй хүн гэдэг байгаа юм бэ гэхээр хүний амьдрал мэдээж баян байна. Нэг хүн томилгоочхоо яадаг вөхөр жоохон нөгөө цалгарт их гараад байдаг. Гамшигын үеийн гэдэг маань бол 24 цагаар бэлэн байх хэрэгтэй байдаг. Тийм учраас хоёроос доошгүй хүн гэдэг. Хоёроос дээш хүнч томилгоожуулсан танай дарга захирлуудын эрхүү гэж ойлгох хэрэгтэй. Миний бодлоор бол 2 хүн гэдэг энэ сууж байгаагийн учир нь гэхээр нэг хүн жишээлх юм бол ээлж амралтаа. Үгүй бол өвчтөө чөлөөтэй байх. Тэ? Тэр үед нөгөө хүн нь бол тэрэн дээр бэлэн байдлаа хангаа байж ах шаардлагатай л гэдэг үүднээсээ энэ юмнуудыг бол 2 хүнээс доошгүй байх хэрэгтэй маа гэдгийг хэлээд байгаа. За дүүргийн хөрөнгө оруулалтаар бол яг вөхөөс одоогийн байдлаар би түрүү хэлсэн 3 сургууль байгаа. Цаашдаа жилдээ одоо энэ бэлэн байдлыг хангуулах, хүмүүс байрлуулалт нөхцөлийг бүрдүүлэх тал дээр бол шатраатай бол арга хэмжээнүүдийг аваад явах юм аа. За та бүгдийн амрыг ирье. За миний бие бол хавал дүүргийн онцгой эдлийн хэлтсийн гамшигаас хамгаалах улсын элитийн байцаагч ахлах тэслэгч урангоо гэж хүн байна. За өнөөдөр та бүхэнд одоо гамшигын үед түр ашиглагдах орон байр гэж яг ямар одоо та хэд маань орон байрны чагсаалтанд орсон байгаа ямар үүрэг хүлээх үү? Хууль эрх зүйн орчин нь ямар байх вэ? За гамшигаас хамгаалах улсын элит гэж яг юу хэлээд байгаа юм бэ? Улсын элитаар та бүхний одоо байгууллагт шалгалтаар ороход юу одоо бэлдсэн байх шаардлагатай талаар товчхон танилцуулга хийя. За энэ саяын одоо манай хэлцэн даргын яриад байгаа нийслэлийн засаг даргын захирамж 1543 дугаар захирамж энэ оны 11 сарын 5-ны өдөр шинжлэгдэж батлагдсан байгаа.
За та бүхэн энийг их хуваар авах юм бол одоо албан бичиг дээр миний утасны дугаар байгаа. Утасны дугаараар холбогдоод ингээд та эдийн цахим маяг руу хөргүүлээд авчиж болно. За нийт одоо энэ цахирамжаар хаан үйлдвэрийн хэмжээнд нийт 38 төр хорогдох байрны жагсаалт байна. За үүнээс 12 сургуулийн байр, за 11 сургуулийн спорт зал, 7 зочид буудал амралтын газар, за 8 амралт сувилын газар. Нийтдээ ингээд 38 төр хорогдох байр байна гэсэн үг. За одоо нэг сая гамшигын үед, газар хөдлөлтийн үед нэг тоног төхөөрөмжөөр тоноглогдсон юм 3 сургуулийг харуулж байна. 75 111 161. За энд нь болохоор 100 ширхэг ор, аяны үнжил, одоо хоолны хэрэгслийн багц тараагдсан юм 3 сургууль харагдаж байна. За жишг байдлаар тохижуулсан сургууль бол 75 дугаар сургууль байна. За энэ маань болохоор нийслэлийн онцгой байдлын газраас газар хөдлөлт гамшигын үед иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор төр байраар ашиглах сургуулийн спорт залыг жишг байдлаар тохижуулах төслийн хүрээнд хийгдсэн байна. За нийтдээ 100 ор, 100 хүнжил, 100 ширхэг хоолны хэрэгслийн багцаар хангаж нөөц бүрдүүлсэн юм сургууль манай дээр байдаг бахнэ, манай дүүрэг дээр. За төр цугларах байранд тавигдах шаардлага гэж байна. За энэ маань онцгой байдлын ерөнхий газрын даргын 2020 оны А дроп 305 дугаар тушаал гэж байна. За энд бол та бүхэнд хэрэгцээтэй гэсэн одоо ийм 4 зүйлийг танилцуулах гад оруулсан байна. За барилга байгууламж гэр майхан зөөврийн сууцыг хуаран хэлбэрээр төлөвлөх гэж. За ерөнхийдөө нэг ийм маягаар зохион байгуулалтаар хэрвээ гамшиг осол газар хөдлөл болох юм бол за нэг иймэрхүү дүү маягаар зохион байгуулна гэдэг ийм тушаал манай ерөнхий газрын тушаал гарсан байдаг бахнэ. За тэгээ энэ төр цугларах байранд хүн тус бүрт оногдох талбай нь 3.5 м квадрат байдаг бахнэ. За хэрвээ төр цугларах байранд хэвтрийн дэглэм барьдаг, эсвэл тэрэгэнцэр тусгай хэрэгслийг ашигладаг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бол ноогдох талбайг нь 1 м квадрат талбайгаар нэмэгдүүлэх зохион байгуулалтыг хийдэг бахнэ. За одоо төр цугларах байран дээр тавигдах шаардлаган дээрээ өөрөө барилга байгууламжийн газар хөдлөлтийн төсвөрчлөлтийн үнэлгээ болон тухайн засаг захиргаа нутаг дэвсгэрийн түвшинд үнэлгээ хийсэн сургуулийн заал болон төрийн болон хувийн барилга байгууламж амралт аялал жуулчлалын газрууд байх гэдэг ингээд шаардлаган дээр заагаад өгчдөг байна. Тэгэхээр нөгөө зочид будал амралтын газрууд маань ингээд шаардлагынхаа дагуу орчиж байна гэсэн. За төрийн байгууллагууд маань бол гайг бах. Хуулийн этгээдүүд маань одоо за яагаад манай зочид будал амралтын газруудыг ингээд төр цугларах орон байрны жагсаалтанд оруулж байгаа гэж асуугаад идэг. Тэгвэл хууль эрх зүйн орчин нь ямар байдаг вэ гэхээр хуулийн этгээд болгоны үүргэн дээр гамшигаас хамгаалах тухай хуулийн дээр гамшиг болон гамшигын онцгой нөхцөл байдал болон аюулын үед өөрийн байгууллагын хэрэгцээнд ашиглах барилга байгууламж хорогдох байрыг төхөөрөмжлөх шаардлагатай тохиолдолд хүн амд ашиглуулах гэсэн үүрэг ороод ирсэн байдаг бахнэ. Мөн дээрээс нь одоо тухайн эрх бүхий албан тушаалтнаас гаргасан шийдвэрийг биелүүлэх гэсэн үүрэг ороод ирдэг бахнэ. Тэгэхээр та хэд маань нэг ёсны гамшигаас хамгаалах тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж байна гэсэн үг бахнэ. За засгийн газрын 340 дугаар тогтоол гээд дайчилгааны журам гэж ийм журам байдаг. За энэ дээр одоо дайчлагтай ажиллаж байгаа гамшигын үед дайчлагчаа ажиллаж байгаа аж ахуй нэгж байгууллагын үүргийг оруулж өгсөн байдаг бахнэ. За нэгдүгээр үүрэг нь болохоор гамшигын голомтод үүрэг гүйцэтгэхээр дайчлагдах өөрийн байгууллагын хүн хүч, тээврийн хэрэгсэл, барилга байгууламжийн бэлэн байдлыг хангах гэж заасан байдаг бахнэ. Тэгэхээр та хэд маань өөрсдийнхөө удирдах албан тушаалтанд энэ үүргийг сайн танилцуулаад өгөөрэй. За альва нэг гамшиг осол боллоо гэж бодоход гамшиг осол маань мэдээж хэлж ирэхгүй хийсч ирнэ. Бид нэр бэлэн байдал байх ёстой. Тэгэхээр яг тэр хариуцж байгаа албан тушаалтныг томилгоожуулсан хэрвээ тэр одоо томилгоожуулсан албан тушаалт нь ямарваа нэгэн тохиолдолд байхгүй байгаа тохиолдолд хэн хариуцах вэ гэдэг зүйлийг танаа номер 1 одоо үүрэг гэсэн үг. Ерөнхийдөө одоо ингээд за ингээд гамшиг осол боллоо нүүлгэн шилжүүлээ гэх тэгэнгუут нөгөө нэг спорт залан төгжээтэй байдаг ч юм уу хүн нь олддгүй ч юм уу хэн хариуцах нь мэддэггүй ч юм уу ийм юмнууд гарч болохгүй гэсэн үг ахна. За өөрийн байгууллагын дайчлагдсан хүн хүч техник хэрэгсэл барилга байгууламжийн мэдээ гарсан зардлын тайлан тооцоог тухайн шатны засаг даргын тамгын газар танилцуулгаа гэв. За бид нэр гэрээ бэлтгэсэн гэдэг байгаа тий. Тэр гэрээн дээр одоо ямарваа нэгэн байдлаар танай одоо өөрсдийн барилга байгууламж гамшигын үед ингээ ашигладаг төр орон байраар хангахад явцсан тохиолдолд мэдээж нөхөн олгорыг одоо тухайн жилийн жишг үнийн дагуу ингээд олгох юм байдаг. Тэгэхээр та хэд маань өөрсдөө энэ зардлынхаа тооцоог
одоо засаг даргын тамгын газарт хүргүүлэх ийм үүрэг хүлээдэг байна гэсэн. Өөртөө гаргаж өгнө гэсэн үг байна тий. За тухайн шатны засаг дарга мэрэгжлийн байгууллага төв орон нутгийн онцгой комиссийн гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэгтэй байдаг байна. За энэ улсын элтийг яагаад оруулж байгаа вэ гэхээр одоо энэ засаг даргын цахирамж гарсантай холбоотой манай хаан уулын дүүрэг дээр ажлын хэсэг зохион байгуулагдаж байгаа. За энэхүү ажлын хэсэг маань одоо нэг ажил болох энэ сургалтаа зохион байгуулж байна тий. За үүний дараа танай барилга байгууламж дээр яг ажлын хэсэг маань очиод бэлэн байдлын үзлэг зохион байгуулна. Одоо шалгалт хийх гэсэн үг байна тий. За тийм учраас та бүхэндээ улсын элт гэж яг юу хэлээд байгаа юм бэ? Улсын элт хэрэгжихэд ямар юмнуудыг бэлтгэсэн байх ёстой вэ? Юун дээр анхаарах ёстой вэ гэдгийг би товчхон танилцуулга хийх гээд байгаа юм. За манай онцгой байдлын байгууллага дээр хоёр төрлийн улсын элт хэрэгждэг. За нэг нь болохоор галт өмрийн улсын элт, за гамшигаас хамгаалах улсын элт гэсэн хоёр улсын элт хэрэгждэг байгаа. За ихэвчлэн бол та яа нөгөө галын аюулгүй байдлын дүгнэлт авах гад ингээд явдаг учраас галт өмрийн улсын элтийн байц одоо хяналт маань нэгэн дээрээс хэрэгжсэн учраас та бүхэн бүгдээрээ мэдчихэж байгаа бах тий. Галын аюулгүй байдлыг хангаад галын аюулгүй байдлын дүгнэлт аваад ингэ явдаг. За тэгвэл гамшигаас хамгаалах улсын элт гэж бас нэг улсын элт хэрэгждэг байх нэ. За альва нэг одоо байгууллага дээр очингууд онцгоогоос ирж байгаа чинь нэг л шалгалт гэж ойлгоод байдаг байхгүй юу? Тэгэхээр хоёр төрлийн улсын элт ордог байх нэ гэсэн үг. За мэдээж хэрэг галт өмрийн улсын элт дээр галт өмрийн улсын элтийн байцаагч хяналтаа тавина. Гамшигаас хамгаалах улсын элтэн дээр гамшигаас хамгаалах улсын элтийн байцаагч хяналт тавьдаг байх нэ. За энэ гамшигаас хамгаалах тухай хууль маань 2017 оны 2 сарын 2-нд батлагдсан ийм том хууль байдаг байна. 11 бүлэг 52 зүйлтэй. За мэдээж хуулийг төрийн байгууллага байна уу, хуулийн этгээд байна уу, иргэн байна уу бүгд дагаж мөрднө гэсэн үг. За би энэ дээр хуулийн этгээдийн үүргийг оруулж өгсөн байгаа. За хуулийн этгээд маань гамшигаас хамгаалах төлөвлөгөөг баталж хэрэгжүүлнэ гэсэн үүрэгтэй байдаг байна. За ялангуяа хуулийн одоо нэг байгууллагууд маань гамшигаас хамгаалах төлөвлөгөөг зөвхөн нэг хүнд хариуцуулж өгөх гээд байдаг шүү. За гамшигаас хамгаалах төлөвлөгөө гэдэг маань танай байгууллагын бүх удирдах албан тушаалтнууд нийлж агаад ажлын хэсэг байгуулжгаад төлөвлөгөөгөө боловсруулад ингэж явдаг юм шүү. Тэгэхээр одоо нэг хүнд ингэ хариуцуулаад өгчдөг. Тэгээд шалгалтаар очлоо гамшигаас хамгаалах төлөвлөгөө чи хаана нэ гэхэд дарга удирдлагууд нь мэдэхгүй манай нэг хариуцсан албан тушаалтан байгаа да тэр нь л нэг юм цаас угаа да гэд ингээд идэг. Энэ дээр та хэд маань сайн анхаарч өгөөрэй. За мэдээж сая хэлсэнтэй эрх бүхий албан тушаалтнаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэгтэй байх нэ. За энэ мэрэгжлийн ангийг байгуулах, тушаалаар байгуулах. Одоо энэ дараагийн слайд дээр илүү тайлбарлаад өгч байна. За мэрэгжлийн ангийг сургалтанд хамруулах гэсэн үүрэг байгаад байна. Тэгэхээр би та нарт хэлсэн шүү дээ. Одоо манай сургалтын мэргэжилтэн маань сургалт орно. Тэгээд энэ сургалтын материалаа та надаас авчиж болно. Тэгээ улсын элтийн байцаагч очиод за танах энэ жил ямар сургалт авсан бэ гэвэл тэрийг ингээ харуулж болно гэсэн үг. Тэгэхээр та хэд маань өөртөө бас нэг үүргээ биелүүлж байна гэсэн үг байхгүй юу өнөөдөр. За эрсдлийн үнэлгээ хийлгэх шаардлагатай. За мөн дээрээс нь орон нутгийн одоо төсөв гаргах шаардлагатай. Ийм үүрэгтэй байдаг байна. За ингээд гамшигаас хамгаалах улсын элтийн байцаагч очиод ингээ нийтдээ ийм 7 төрлийн имийг танай байгууллагаас шалганаа. За нэгдүгээр гэх юм бол гамшигаас хамгаалах эрсдлийн үнэлгээг шалгана. За гамшигаас хамгаалах төлөвлөгөөг шалгана. Гамшигаас хамгаалах төлөвлөгөөний дотроо мэрэгжлийн ангийн тушаалыг харна. Энэ мэрэгжлийн ангийн тушаал яг тухайн жилийнхаа 1 сарын 15-нд шинжлэгдсэн байх ёстой. Эсвэл танай байгууллагаас ямар нэгэн одоо ажилтан чинь шинжлэгдсэн юм уу эсвэл албан тушаал шинээр нэмэгдсэн юм уу тэр болгон тушаал чинь ингэ шинжлэгдэж явна гэсэн үг гэж ойлгоно гэсэн. За тэгээ энэ мэрэгжлийн ангийн тушаал болон албаагчдаа сургаж дадлагжуулсан юм уу? Тэрийг нь харна. За сургалтанд хамрагдсан бол сургалтанд хамрагдсан тэр тухайн өдрийн тэр жагсаалтуудыг нь харна гэсэн үг шүү дээ, тий. За хүн нэг бүрийн хамгаалах хэрэгсэл гэдэг юм бэлдэх шаардлагатай. Энийг би дараагийн слайдн дээрээс илүү дэлгэрэнгүй тайлбарлаад өгнө. За гамшигын эрсдлийг бууруулах төсөв тухайн жилийнхаа төсөвтөө суулгаад төлөвлөгөөгөө боловсруулад тэрнийхээ дагуу юмнуудаа хэрэгжүүлээд явах хэрэгтэй. За төр зүглэх талбайг мэдээж хэрэг тэмдэгжүүлсэн байх шаардлагатай. Ийм 7 төрлийн шалгалтыг шалгадаг. За энэ дээр гамшигын эрсдлийн үнэлгээ гэж байна. За гамшигын эрсдлийн үнэлгээ маань болохоор наривчлсан болон ерөнхий үнэлгээ гэж хоёр үнэлгээ байдаг. За наривчлсан үнэлгээг бол тусгай зөвшөөрөлтэй байгууллагууд хийдэг. За одоо нэг 40 гаруй тусгай зөвшөөрөлтэй эрсдлийн үнэлгээ хийдэг ийм компани байна.
За энэ компани маань бас мэдээж хэрэг тусгай одоо үн хөлстэй тусгай байгууллага хийдэг явж байна. За энэ наривчлсан үнэлгээг болохоор төрийн байгууллагууд ялангуяа сургуулиуд маань хийх боломжгүй байгаад байдаг. Яагаад гэхээр нөгөө 7-8 сая гээд нэлээ үн өртөгтэй байдаг. Төсвийн үед манай төрийн байгууллагууд маань бол асуудалтай шүү дээ, тий. Тэгэхээр таад маань наривчлсан үнэлгээ гэхгүй ерөнхий үнэлгээг хийлгэж болно. Гэхдээ ерөнхийдөө хуулийн этгээд маань заавал наривчлсан үнэлгээ хийлгэн гэсэн юм байхгүй. Ерөнхийдөө эхлээд таад маань ажлын хэсгээ зохион байгуулад ерөнхий үнэлгээгээ хийлгэж чинь. За энэ ерөнхий үнэлгээ дээр эрсдэл маань баг гараад ирвэл яг энэнгээрээ явж болно. Үнэхээр их гараад ирвэл наривчлсан үнэлгээг хийлгэх шаардлагатай. За наривчлсан үнэлгээг бол нөгөө онц аюултай объект, галын онц аюултай объект маань наривчлсан үнэлгээгээд заасан байгаа. Тэрнээс бол бусад одоо байгууллагууд маань ерөнхий үнэлгээг хийлгэж болно. За энэ ерөнхий үнэлгээ болохоор манай дээр эрсдэл хариуцсан мэрэгчлэлтэн гэж байдаг. Та хэд маань албан бичгээр хүсэлтээ өгөөд эрсдэл хариуцсан мэрэгчлэлтэн маань танаа дээр очиж заавар зөвлөгөө өгөөд та хэд маань яг тэр өгсөн драфтын дагуу эрсдлээ үнэлээд эргээд манай эрсдлийн үнэлгээний мэрэгчлэлтэнд хянуулсан байх шаардлагатай. За ингээ хянуулсан байвал за эднийх эрсдлийн үнэлгээгээ хийсэн байна гэж харагдана гэсэн үг. За энэ гамшигаас хамгаалах төлөвлөгөө гэдээ байгаа. За энэ гамшигаас хамгаалах төлөвлөгөөг бол Монгол улсын шадар сайтын 120 дугаар тушаалын дагуу хийгдсэн байх шаардлагатай. За энд маань болохоор 3 дугаар хавсралтай. Ихэвчлэн одоо энэ гамшигаас хамгаалах албаны төлөвлөгөө бол улсын хэмжээнд боловсруулагдаад явчихна. Тэгэхээр энэ 3 дугаар хавсралтанд та бүхэнд хамаатай гэсэн үг. Байгууллага аж ахуй нэгжийн гамшигаас хамгаалах төлөвлөгөө боловсруулах заавар гэж байгаа. За тэгээд хуулийн этгээдүүд маань бүгдээр гамшигаас хамгаалах төлөвлөгөө боловсруулдаг шиг хаан дүүргийн онцгой байдлын дүүргийн хэмжээнд төлөвлөгөөг нь болохоор манай онцгой байдлын хэлтс бай одоо ингэж төлөвлөөд ингээ батлуулсан байдаг. За энэ дээр болохоор одоо дүүргийн хэмжээнд учраас маш наривчлалтай боловсруулна. За энэ бол дайчилгаа зохион байгуулах төлөвлөгөө байна. За энэ нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөө байна. За энэ дээр газар хөдлөлтийн аюулгүйд ажиллах төлөвлөгөө гэдэг. Ингээд бид хэд ч гэсэн та хэдтэй адилхан одоо хуулийн дээр заасан үүргээ хэрэгжүүлээд хаан дүүргийн хэмжээнд ямарваа нэгэн гамшиг осол болсон тохиолдолд ингэж ажиллана гэсэн төлөвлөгөөнүүдэд боловсруулад явдаг шүү. Тэгэхээр та хэд маань ч гэсэн өөрсөндөө төрийн байгууллага ч байна уу, хувийн байгууллага ч байна уу, энэ төлөвлөгөөг заавал боловсруулсан байх шаардлагатай гэсэн үг. За. Яаж боловсруулах уу гэдээ асуугаад байдаг. Энэ тушаалан дээр бүх юмнууд нь заагаад өгсөн байгаа. Юу оруулах хэвээр, юун дээр анхаарах хэвээр гэдэг юмнуудыг. Тэгээд та хэд маань бас авахыг файлаар нь авмаар ивэл надтай холбогдоод бас авч болно шүү. За мэрэгжлийн анги гэж яриад байгаа. Энэ яг мэрэгжлийн анги гэж яг юу хэлээд байгаа юм гэхээр товчхондоо за сун дүүрэг хуулийн этгээдийн дэргэд байгуулагдсан гамшигаас хамгаалах үйл ажиллагааг гүйцэтгэж сургаж бэлтгэгдсэн, сургалт авсан, мэдлэгтэй болсон гэсэн үг. За тодорхой хэмжээний аврах ажлын техник, тоног төхөөрөмж багц хэрэгслээр хангагдсан орон тооны бус штабыг л мэрэгжлийн анги гэж нэрлэдэг байгаа юм. За энэ мэрэгжлийн ангийг болохоор тухайн байгууллагын захирал дарга нар энэ тушаалаар гаргацсан байх ёстой гэсэн үг. За тэгээд энэ дээрээс би яг юуг шаарддаг вэ гэхээр одоо нэг жишээ нэх юм бол нэг бүлгийг хариуцсан хүн гээд зооцсон байдаг тий. За бат гэж зооцсон байдаг. За ингээ асуунгууд бат нь ажилласаа гарцсан байдаг. Тэгэхээр энэ тушаал маань хүчингүй болчихно л гэсэн үг. Тэгэхээр таад маань тушаал нь байж ин хавсралтын бас солиод яваад иж болно. Заавал тухайн байгууллагт ажиллаж байгаа яг томилгооцсон хүмүүс нь л байж би энэ тушаалыг тушаал нь байгаа юм байна гэдгийг аавна. Тушаал гаргацсан байгаад байдаг аль 22 оны тушаал 21 оны тушаал байж болохгүй гэсэн үг байна. Мэргэжлийн ангийн дүрм гэж байдаг. Энд дээр 1 сарын 15 болгон шинжилнэ гэд заасан байгаа. За үнэхээр танаа дээр одоо бүх юмнууд нь байранда байгаа бүх албан тушаалтнууд нь ажиллаж байгаа бол яг гоо тэрэн дээр бол харж үзэх юм бол байна. Заавал тушаал гаргаад авах шаардлагагүй. Нөгөө хүмүүс нь солигдоод явцсан байдаг, гарцсан байдаг хуучин тушаалаараа байж болохгүй л гэсэн үг байхгүй юу? За мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнийг нэг 5-аас за нэг 6 хүн удирдах зохион байгуулж ажиллана. Энэ бүтцэн байна. За хамгийн эхлээд мэдээж хэрэг мэргэжлийн ангийн дарга гэж байна. За тэгээ мэргэжлийн ангийн орлогч гэж байна. За ажиллагаа хариуцсан мэргэжилтэн, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн, дэмжлэг үзүүлэх бүлэг, хангалт хариуцсан мэргэжилтэн, холбоо задлан мэдээлэл хариуцсан мэргэжилтэн, аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн гэдэг ингээд нэг 5-аас 6 хүн ингээд ерөнхийдөө тэр мэргэжлийн ангийг удирдах зохион байгуулах ийм ажлын хэсэг байна гэсэн үг. Энэ ажлын хэсэг маань зохион байгуулагдаад нөгөө эрсдлийн үнэлгээгээ хийгээд төлөвлөгөөгөө хийгээд явах хэрэгтэй байна. Дан ганц хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан албан тушаалтны хийх ёстой зүйл биш шүү. Энэ бол нийтлэг буруу ойлголтууд байгаад байдаг. Шалгалтаар очингууд манай хаб мэдж байгаа хаб боловсруулна гэх ингээ хайждаг шүү. Тэгэхээр энэ маань зөвхөн хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан эсвэл нэг менежер, сургуулийн менежер хариуцсан эсвэл нэг
ямарваа нэг албан тушаалтай хариуцсан хийдэг зүйл бол биш шүү. Энэ ажлын хэсэг тухайн одоо байгууллагын маань удирдах албан тушаалтнууд маань тушаалаараа ингэж ажлын хэсэг байгууллагад хийдэг зүйл шүү гэдгийг анхааруулж хэлэх гэсэн юм аа. За мэрэгжлийн анги маань дотроо ерөнхий зориултын, тусгай зориултын гэж хоёр ангилдаг байгаа. За тусгай зориултын маань бол нэлээд олон бүлэг задраад явчихна. За ерөнхий зориултын ангийг ерөнхийдөө таад барьж явна гэсэн үг. Тэгэхээр би таадэд эндээс хамгийн хэрэгтэй гэсэн нэг 5-6 бүлгийг танилцуулчих. Нөгөө зарим хуулийн этгээд маань хүмүүчнийхээ дутагдлаас болоод ийм олон бүлэг байгуулах боломжгүй болсон байдаг шүү дээ, тий. Тэгэхээр хамгийн эхлээд бидэрт эрен хайх буюу галантрах бүлэг гэж байх ёстой. Энэ маань бол нөгөө галынхаа аюулгүй байдлыг хангаад альва нэг гамшиг болох болсон тохиолдол байх заавалжгүй байх шаардлагатай. За хэв журам сахиулах бүлэг байх ёстой. За юу байх ёстой? Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний баг, нүүлгэн шилжүүлэх баг, хангалтын бүлэг гэсэн ийм 5 бүлэг ерөөхдөө байх ёстой. Заавал байх ёстой. Гамшигын үед гэсэн үг. За тэгээд төр орон байраар хангах бүлэг гэж байх ёстой. За нөгөө хүн нэг бүрийн хамгаалах хэрэгсэл гэдээсэн шүү дээ, тий. Тэр маань болохоор ийм 15 төрлийн зүйл байх хэрэгтэй байдаг байна. За энэ маань үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга баталсан ийм 15 төрлийн зүйл байна. За энэ цүнхний хувьд бол заавал тийм цэргийнх шиг аранц маранц гэж бол шаардлага тавихгүй. Таад маань зүгээр жигдрээд нэг хямд төсвөр аргаар ингээд юм жижиг юм цүнхнүүд байж болно гэсэн үг. Богцож байж болно тий. За тэгээ энэ 15 зүйлийг байгууллагуудаас бол шаарднаа. Гэхдээ энэ маань бол хуулийн дээр нь мэрэгжлийн ангийн хүн нэг бүрт хангах ёстой гэж заасан байгаа. Тэнгууд нөгөө нэг 10-аас 15 хүнд бол энэ бүгдэнд нь ингэж бэлдэх бас асуудалтай болно шүү дээ төсөв мөнгөний хувьд. Тэгэхээр юу гэдэг вэ гэхээр Улсын элитийн байцаагч нар нөгөө нэг энэ эдгээр нөгөө нэг хариуцж байгаа яг нөгөө удирдах албан тушаалтан байгаа шүү дээ тий. Тэр хүмүүстэй бэлдсэн байхад ерөөхдөө болно. Гэтэ яг хуулийн дээр тэгээ заасан байгаа учраас байгаа ч гэсэндээ яг ингээд бодит байдал дээр арай жоох уйлдуулаад Маншгаас хамгаалах улсын элитийн байцаагч нь ерөөхдөө ингээд 4-5 ширхэг удирдлагынхаа түвшинд бэлдсэн байхад болно гэж үзнэ. За ерөөхдөө ингээд харагдаж байна нэг ингэж игдэрсэн. За энэ төр цуглах талбай байна. За энэ дээр нэг анхааруулах юм нь мэдээж хэрэг танах боломж талбайгаа сонгоод төр цуглах талбайн тэмдэглэгийг байршуулсан байх шаардлагатай. За энэ маань бол анхан шатны одоо хэрэгсэл зардаг дэлгүүрүүдэд байдаг энэ ногоон тэмдэглэх юм. За ажилтаа албаагч нь яг энэ ямар зориулт юм гэхээр за ямарваа нэгэн гамшиг освол те галт төмөр байна уу, газар хөдлөлт байна уу, химийн бодисын алдагдал байна уу, бүх төрлийн гамшиг освол дээр таад зарлан мэдээллийн тохиогоор ажилтаа албаагчтай хүрэгцэл бол энэ төр цуглах талбайд гарцсан байх хэрэгтэй. Бүх ажилтнууд маань. Гэхдээ гарахтаа танай байгуулах хідэн гарцтай вэ аюулгүй. Тэгээ түүх хаалганаас гадна тэрийг бүгдийг ингэж хуваарлж өгөх хэрэгтэй. За нэг давхурт ажиллаж байгаа хүмүүс бол төв хаалгаар, хоёр давхурт ажиллаж байгаа хүмүүс зүүн талын хаалгаар, гурван давхурт ажиллаж байгаа хүмүүс баруун талын хаалгаар гэх мэтчлэн. Ингэжээж энэ одоо аюулгүй цэгт цуглах төлөвлөгөө маань одоо яг үр дүнгээ өгнө үү гэсэн үг. Ерөнхийдөө гамшиг осол болсон тохиолдолд бүх хүмүүс ингээд төв хаалга руугаа дайрах гэдэг ингээд хугацаа алддаг юм байдаг. Тэгхгүйн тулд бид нар гамшигаас хамгаалах төлөвлөгөө боловсруулаад энэ тэмдэглэгийг байршуулад байгаа шүү. Тэгэхээр би энэ гамшигаас хамгаалах төлөвлөгөөн дээр бол бүх гарцыг зэрэг ашиглах маягаар ингэж төлөвлөсөн байхыг шаардна. Одоо энэ маань гамшигаас хамгаалах төлөвлөгөөний хамгийн гол амин сүнс гэсэн үг. Яагаад тэгэхээр мэдээж хэрэг таад маань өөртөө мэрэгжлийн байгууллагын хүн биш учраас аливаа нэг гамшиг осол болоход тэрийг унтраана гэж дотроо ноцтолтоод байхад хэцүү шттэ. Тэгэхээр таад өөртөөхөө амин насыг одоо бодоод маш хурдан аюулгүй цэгтээ гарцсан байх шаардлагатай. За миний хувьд бол гамшигаас хамгаалах бас нэг дуудлагаар явж ажиллахад энэ бас их хэрэгждэггүй шүү. Одоо нөгөө нэг химийн хорт бодис цацагчлаа гэдэг дуудлагаар очиход хүмүүс маань гадаа гараагүй цэвэрлэгч маань нөгөө бодисын цэвэрлсэн байх жишээтэй байдаг хгүй. Тэгээ өөртөө ингээд тууралт үүссэн байх жишээтэй. Тэгэхээр таад маань энэ төлөвлөгөөг юуны тулд боловсруулад байгаа юм? Тэр ажилтаа албаагчийг хамгаалахын тулд тэр бодисыг цэвэрлсэн учраас бид нар тэр бодис ямар бодис алдагдсан, тэр бодисыг одоо сармагжуулахын тулд ямар аюулгүй арга хэмжээг авч хэрэгжүүлэх ямар зөвлөгөө өгөх боломжгүй болчихж байгаа байхгүй юу? Тэгэхээр таад маань энийг ажилтаа албаагчтаа хамгийн гол сургах хэрэгтэй. Хамгийн амин сүс таадас шаардах зүйл маань онцгой байдлын байгууллагын зүгээс шаардах зүйл маань энэ аюулгүй талбайд маш түргэн хугацаанд цуглардсан байх шаардлагатай. Тэгээд дээрэс нь энийг бүртгэсэн албан тушаалтан байх хэрэгтэй. За өнөөдөр манай байгууллага тэдэн хүн байсан, тэдэн хүн гарч ирсэн байна, тэдэн хүн дотор үлдсэн байх магадaltaй гэдэг юм. За
За ингэж болсон байна. Өөр асууж тодруулах зүйл байна уу? Саяын хэлсэн 7 зүйлийн дагуу ажлын хэсэг маань очиж танай байгууллага дээр хяналт жалгалт хийш үү?